Хүний өрийн дотроо могоо өрийн гаднаа гэж ямар үнэн үг юм бэ гэдгийг өнөө оройны бичлэгэн дээрээс одоо миний гаргах бичлэгэн дээрээс хэдүүлээ бүр баримттайгаар үзнэ. Би яг гадна талаасаа шивээсэхтэй ингээд муу хүн шиг харагддаг нь үнэ. Гэхдээ би хичнээн муу хүн байлаа гэдэг нь шүү дээ, тий. Зөвшөөрөгдөөгүй хууль бус бүтээгдэхүүнийг элэг нэгт Монгол ахын дүүс дээрээ өөртөө зөвхөн ашиг хонжоо олохын төлөө зарах тийм увайгүй хүн чанаргүй хүн би бас биш байхгүй юу. Тэгээ намайг бас тэгээд шантаач хийдэг энэ төр гिचжээ. Надад нь штэ хүний цус нулимс хоёр шингэсэн бохир мөнгө үнэхээр хэрэггүй. Тэгэхээр би хэнийг ч шантаачлахгүй, окей? За тэгээд өнөөдөр штэ энэ нэг юм машин дотор суугаад нэг өөрийнх нь үйлдвэрийн бичгнүүд гэдэг баахан бичгнүүд гаргаж харуулсан байна те. Тэгээ би энэнийхин тайлбар бичлэгийг орой одоо би бол бичсэн л дээ. Тэгээ нэг жоох эдит ихээр надад нэг цаг гарны хугацаа хэрэгтэй байх гэхээр 22 цаг 30 минутанд шивэстэй залуугийн пэйж хуудсан дээр постлчих. Тэгээд та нар тэр бичлэгийг үзээд тэр хүн ямар увайгүй хүн болохыг бүр баримттайгаар бүрэн ойлгож авна. Тэгээд нэг юм гоё манайхаа. Одоо би ч нөгөө хятад амьдраад энд карьераа анхааръя гэд нөгөө Facebook маань хаагчгаар шинэ пэйж нэгийг байхгүй. Тэгээд энэ хэрэгээс энэ арай хитрхи даварж новчин гэд өөртөө нэг шинэ пэйж нээсэн. Тэгээд дөнгөж 15,000 дагагчтай. Гэтэл Екатерина болохоор штэ зөвхөн өөрийнх нь пэйж хуудас гэх одоо өөрийнх нь хувийн аккаунт гэхэд 150,000 дагагчтай, дэлгүүр нь 200,000 дагагчтай, шашны дэлгүүр нь 90,000 ч үлээ те. Тэгээд тэр нэг муу хууль бус юмаа зардаг хаяг нь хүртэл 40,000 дагагчтай. Тэгэхээр энэ онлайн зах зээл дээр гаргаж байгаа миний мэдээллүүд аяйгүй хүчгүй байж магадгүй учраас боломжоор та бүхэн шеэрлээд өгөөрэй. Тэгээ өмнөх шеэрлж исэн бүх хүмүүстээ одоо намайг итгэж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Би итгэлийг ч алдахгүй. Өмнө нь ч алдаж байгаагүй, цаашаа ч нөгөө тураадаг бүтээгдэхүүнийг нь хийсэн үйлдвэрийнхээ нэрийг хэлдэг нь буруутлагата Катя минь. Ингэснээрээ чи одоо Монголын ард түмэнд өөрийгөө бүр ямар увайгүй бүр одоо нөгөө би яг монголоор Катиг юуг тодорхойлж хэлхийг мэдэхгүй байна. Ийм хүний адаг тэгээд чи нотлож харууллаа. За одоо би чамд энэ дээр яагаад гэдгийг нотлож харуулъя. Өнөөдөр Катя нэг юм машин дотроо ингээд манай үйлдвэрийн сертификатууд гэдэг ингээд ийм 3 эрчилгээний зураг мураг ингээд харуулснаа ба тий. Энэн дээрээ үйлдвэрийнхээ нэрийг хэлсэн шүү дээ, тийм үү? Тэгэхээр би үйлдвэрийн нэрээр нь интернетээс гайгаад энэ гэрчлэгээ яг ойргүй. Катя яг энд бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлсэн байна гэдгийг маш амархан шалгачиж чадчих байхгүй юу? Гэтэл бүгдийг хурамчаар хийсэн. Энэ гэрчлэгийг хурамчаар хийсэн гэдгийг хэдүүлээ яаж мэдэх вэ гэвэл Катя өмнө нөгөө энэ турах бүтээгдэхүүнийхээ хэрэглэх зааврыг QR кодтой ингээд хийсэн онлайн хийсэн гэд тэгжсэн шүү дээ. Тэгээд тэр QR кодыг нь уншуулахаар тухайн бүтээгдэхүүнүүдийнх нь одоо энэ авсан олон улсын чанарын сертификатууд энэ юмнууд нь гарнаа гэд тэгээд тэрийг нь гаргаж харуулж ирсэн. За би QR кодыг нь одоо энэ дээр ингээд маш томоор оруулчихъя. Одоо бүгдээрээ яг одоо энийг зургийг аваад тэгээд гар утсан дээрээ шууд камер дээр сканндаад тэгээд тэр гэрчилгээг солиод гүйлгээд хараарай. Одоо удахгүй надад чи гэрчилгээгээ ингээд солино шүү. Айгуул одоо бараг сольж байгаа бах. За тэгэхээр Катягийн тэр хэрэглэх заавар дээр нээсэн компани тэр сертификатууд одоо өнөөдрийн машин дотроо бариад ярьж байгаа компани сертификат 2 тэс ондоо байгаа. За эхлээд хэдүүлээ энийг нь үзнэ. Яг тэс ондоо байгаа юм гэвэл Катя энэ машин дотроо бариад байгаа энэ сертификатууд нь энэ өөр компани сертификатыг хулгайлсан. За одоо үүнийг мэдхийн тулд шүү дээ хэдүүлээ шууд энэ машин дотроо бариад байгаа сертификатуудыг нь би энэ ингээ гаргая. За энэ дээр нь компанийн нэр байгаа биз? Энэ нэрийг нь хүн болгон өөрийнхөө Google дээрээ бичээд шууд ингээ хайж болно. За тэгэнгүүт компани вебсайт гараад ирнэ. Компани вебсайт руу ороод энэ эхнээсээ 3 тугаа энэ хэсэг дээр дараад доош нь гүйлхэнгүүт Катягийн өнөөдрийн энэ бариад байгаа сертификатууд бүгдээ онлайн дээр бэлэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хинч татаад авч болно тийм үү? Тэгэхээр өнөөдөр Катя зөвхөн энийг хэвлээд танарт гаргаад харуулсан баггүй юу? За энэ тэгвэл одоо хэдүүлээ нөгөө Катягийн QR кодоор уншуулахаар гардаг нөгөө тураах бүтээгдэхүүнийх нь заавар дотор байгаа компани сертификаттай тулгаж харъя. Одоо би 2 зургийг нь харьцуулаад гаргаж харуулж шүү. Тэгэнгүүт хэдүүлээ ингээд одоо ямар ялгаа байна вэ гэдгийг нь маш сайн харъя. Хамгийн нэгдүгüүрт бол одоо Катя энэ сертификатнууд дээр GMP гэдэг ийм бичиг бичсэн байгаа. Энэ 3 сертификатн дээр аль нь дээр нь ийм GMP сертификат гэдэг үг нэгдүгüүрт байхгүй. За энийг Катя нэгдүгüүрт нэмсэ. Нөгөө энэ компанийн ардлын энэ номернуудыг ингээ бүгдийг дагсан байгаа. Одоо энэ хэсэг дээр өөрийнхөө гаргасан дээр тэгэнгүүт энэ хажуудлын одоо энэ компани лого энэ сертификатны өмгийг бас өөрчилчихсэн. Энэ жинхэнэ сертификат нь энэ дээр нэг ийм шувуу шиг юм байгаа. За энэ тодорч байгаас нь хараа. За Катягийн дээр тэр нь бас байхгүй. Энэ доор нь юм QR код байгаа. Энэ QR кодтой хэсгүүдийг нь хасаа хийчихжээ. Яг тэгвэл энэ QR кодоор нь оруулаад энэ бүтээгдэхүүнийх нь одоо энэ үйлдвэртэй холбогдож бас болох юм байна л да. Тэрийг нь Катя хасчихжээ. Тэгэнгүүтээ яг энэ адилхан одоо Катя ингээд нэг 2 сертификат хийсэн байгаа. Нөгөөх нь бас л ингээд хулгайлах шүү. За хүсвэл би бүгдийг тайлбарлаж өгнө. Чадна. Одоо ингээд хүмүүс маань өөрсдөө бас ингээд харчих штэ тий. За тэгэхээр энд бол ингээд шууд энэ сертификатуудыг эндээс нь татаж аваад шууд дуртай хүн нь хэвлээд энэ миний компани бүтээгдэхүүний сертификатаа гэд
ашиглаж болох байх нь биш үү те. Би ч гэсэн нэг ийм юм өөрөө хаанч газар хамаагүй ингээд хийлгэнгүүтээ тэгээд компани чинь сертификатыг харъя гэнгүүт нь эднийхийг татаж аваад харуулж болох нь тийм үү. За дараагийн Катя энэ компанид одоо ингээд бүтээгдэхүүнээ хийлгээгүй гэдэг баталгааг хэдүүлээ харъя. Тэрэн дээр нь болохоор нь шүү дээ. Яг саяных шиг нөгөө үйлдвэрийнхээ нэрийг бичээд хэдүүлээ тийшээ орноо. Тэгэнгүүт биш үү. Энэ доор категори гэдэг байгаа булан дээр. Энэ категори гэдэг хэсэг дээр дарангууд хамгийн дээдлэл нь энэ бүх бүтээгдэхүүн, энэ компанийн үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнүүд гэсэн хэсэг байгаа. За одоо ингээд доош нь бүлгээд хэдүүлээ Катягийн маань бүтээгдэхүүн энэ дотор байна уу гэдгийг шалгаж үзнэ. За Катя маань монголоор бичүүлсэн гэж байгаа бол энэ одоо энэ бүтээгдэхүүнийг жишээ нь ингээд хийлгэлээ гэхэд энэ үндсэн юмнууд нь ерөөсөө өөрчлөгдөхгүй зөвхөн үг нь монгол болж өөрчлөгдөн. Тэрнээс нөгөө энэ шошгоны их загвар өөрчлөгддөг байхгүй юу? За тэгэхээр энэ Slim-я гэсэн ийм юм байна уу гэдгийг харна. Тэгэхээр энэ байхгүй бол Катя энэ компанид гэрчлэгийг зөвшөөрлгүй ашигласан гэсэн. Тэгэхээр Катя яана би одоо энэ компанитай холбогдоод чамайг ховлж чадна штэ. Тэгэнгүүт чи хүний оюуны өмчийн одоо ийм гэрчлэгийг ингээд санаатаагаар хуулсан ингээд чи амар том нөхөн төлбөрт орохгүй тэгсэн дор бол би зүгээр чи хүмүүсээ дуучих гоогаад наад байгаа юмудаа устгаж үзүүлээд тэгээ худалдаа авсан хүмүүсийнхээ хохирлыг буцаага өгчөөл гэсэн штэ. Чамаас өөр би чиний тэр намайг шатаач хийлээ мэлээ энэ гэсэн байсан. Би чиний тэр хүний тус нулимсаар олсон халтар төгрөг надад үнэхээр нэг ч төгрөг чи хэрэггүй окей. За ингээд хайхаар энэ дотор нь байхгүй. Та нар өөрсдөө бас яг ингээд миний хайцгаа шиг ингээд хайгаад үзэж болно шүү. Катягийн энэ бүтээгдэхүүн, энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн биш байна. Катя зүгээр энэ үйлдвэрийн гэрчлэгээнүүдийг хулгайлж аваад өөрчлөөд зарим тэр нөгөө одоо ингээд нөгөө гэрчлэгээ хулгайлсан хэрэгт орохгүй тулд энэ дээдлийнх нь энэ эхний хэсэг энтрийг нууцчих байгаа байхгүй. За одоо би энэний дараа энийг үзүүлж дуусчаад энэний дараа хамгийн аюултай юм танаас ярьж өгнө. Ингээд дуслаа. Гэтэл манай Катягийн хийсэн зарж байгаа Slim-я гэдэг энэ гайхалтай бүтээгдэхүүн байхгүй байна. Тэгэхээр яасан байх нь? Катя энэ компанийн гэрчлэгийг зүгээр хулгайлаад тэгэнгүүтээ өөрөө хэрэг үүрэхгүй тул энэ хэсгүүдийг нь дарцсан байх нь шүү дээ. Ийм л аюултай юм болгожээ энэ Катя гэдэг хүүхэн маань. За тэгэхээр одоо энэс аюултай юмыг нь би нөгөө Монгол талын шинжилгээний бичиг гэдэг нэг ийм бичиг харуулсан шүү дээ. Энэ дотор нь гэхэд л шүү дээ. Би зүгээр одоо хайх харахад заяа. Хар туулганы хэмжээ нь энэ дотор хар туулгатай байхгүй. Нэг нь бүр 1 бүхэл 125 гэж байна. Ийм өндөр хар тулга гарчихсан. Тэгэхээр Катя энэ гэрчлэгийг яаж авсан бэ? Энэ бас яг үнэн гэрчлэгээ юу? Эсвэл энэ шиг ингээд хүний гэрчлэгийг аваад ингээд фотошоп хийсэн үү гэдэг том асуудал гарна тий. Тэгэхээр энийг ингээд манай Монголын сэтгүүлч нар энэ байвал очоод шалгуулад асуучаач тэхүү. Тэгэхгүй одоо би ингээд Монгол руу явж ингээд шалгуулна гэхээр бас хэцүү байна л да. Бүр 2 төрлийн хар тулга гарсан байгаа. Та нар ингээд өөр нөгөө Катягийн оруулсан дээрс ингээд хар тулга гэж бичөөд ингээд гарсан илэрсэн гэж гарч байгаа. Уул нь бол энэ хамгийн дээдлийнх нь үг шиг илрээгүй гэж гарч явах хэрэгтэй. Хүний бид нөгөө аюулгүй юм болуулна. Гэтэл хар тулга ингээд өндөр гарсан юм дээр ягаад ингээд Монголоос зөвшөөрлийн бичиг өгсөн бэ? Энэ үнэн үү? Эсвэл Катя дахиад энэ газрын зөвшөөрлийн бичгийг ингээд хууль бусаар аваад хийцэн үү? Энийг бол шалгах ёстой. За тэгэхээр Катя бол энэ бичлэгнийхээ төгсгөлд нэг юм ярьсан. Чи хүний нэрийг дурдж болохоо байсан байлээ. Миний нэрийг ч гэсэн бас тэгвэ. Тэ? Намайг занал хийлсэн. За чи нэг хүнтэй бас заргалдаа тэр хүнийхэн бүр нэрийг ч дурдж чадгаа болсон гэсэн. За миний нэрийг үлзий жаргал гэдгийг. Удахгүй бас миний нэрийг дуудаж чадахгүй болваа. Тэгэхээр Катя сүүлийн хэдэн өдөр чимээгүй байсан тэ. Гэтэл энэ хүн маань нэг увайгүй өөрсгөн адилхан хүн дээр зөвшөөрөгдөөгүй бүтээгдэхүүнийг ингээд элэг нэгт хүмүүс дээр туршилт хийдэг та бидний сайн мэддэг нэг хүн дээр ингээд очиж зөвлөгөө авчээ. За тэгэхээр одоо эдгээр юу хийдэг вэ? Энэ хүн дээр ингээд зөвшөөрөгдөөгүй бүтээгдэхүүнийг ингээд монголчууд дээр туршдаг тий хууль бус 8 хийдэг энэ увайгүй юмнууд юу хийдэг вэ гэхээр ингэн эдгээр намайг шүүхдэг юм. Тэгээ өөрөө нөгөө ингээд нэг танилынхаа шүүгчээр өгчдөг учраас нөгөө шүүгч шууд ингээд юуг нь өргөдлийн хүлээж аваад надад тэрийг танилцуулахгүй намайг ингээ Монгол дуудахгүй байжснаа намайг энэ хятад байх хооронд шууд намайг энэ тухай огт ярьж болохгүй. Катя гэдэг нэрийг дурсаж болохгүй, Slim-я гэдэг тэр тураадаг гэж байгаа энэ хортой бүтээгдэхүүнийх нэрийг дурдаж болохгүй, энэ үйл хэргийн талаар юу ч дурдаж болохгүй шүүх хурлын одоо эцсийн дүн гартал гэж ийм шүүгчийн захирамж гаргуулчихдаг. Тэгэхээр чи би юу ч ярьж болоход болно шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө шүүх хурлыг нь би хүлээн. Тэгэхээр тийм үү. Тэгэнгүүт шүүх хурл нь болохгүй за. Тэгээд би шүүгчийг нь туслахаас нөгөө шүүх хурл чи яагаад болохгүй байна? Би буруугүй гэдгийг нотломоор байна гэх. Тэгэнгүүт шүүх хурлын тав гарах болоогүй байна. Шүүгч завгүй байна гэдэг. Зөндөө хоошлуулна. Эцэж өгтөл чинь хоошлуулна заа. Тэгснэ ингэн шүүгчийг нь туслах нь та тохиролцож болно шүү дээ нөгөө үнтэйгээ гээд эвлэрч болно гэд. Тэгээд
За ийм л увайгүй юм болно. Тэгээд би хэрвээ одоо ингээд тэд энэ хэргийн тухай яриахаа болчих юм бол хүмүүсээ шүүхээс тийм шийдвэр гарчжээ, шүүгчээс нөгөө шивэстэй залууг энэ хэргийн талаар ярьж болохгүй гэдэг шийдвэр гаргасан юм байна гэдэг. Ингэж бодоорой. Тэгэд одоо би нэрээ Монголын шүүх гэхдээ энэ Катягийн хэрэг дээр энийг хүлээж аваад хэвлэх шийдвэр гаргах юм бол нэрээ үнэхээр эмгэнэл шүү. Та нар миний амыг хаалаач Монголын ард түмний амыг хааж чадахгүй шүү. Ойрын хідэн хүндэл зарчмаар байгаа байхгүй. Бит баримт юмнууд нь бүрдээгүй. Надад чиний захиалга өгсөн газрын нотлох баримт тэр чигтээ байна. Би хизээч хууль бус тураах бүтээгдэхүүн зараагүй бүгд бичиг баримт нь асуудалгүй байгаа гэд гүрийгээд ирсэн Катя маань Би яг хууль дүрмийнхэн дагуу бүхний хийсэн. одоо үнэхээр зүгтах газаргүй боллоо, гიშгэх газаргүй боллоо доо чи. Яг гэвэл ч би Катя бүр өөрийнхөө амаараа миний энэ зарж байгаа тураах бүтээгдэхүүн зөвшөөрлийн бичиг байхгүй, шинжилгээнд ороогүй. Гэхдээ би зарна гэж ярьж байгаа видео бичлэгийг нь олчихсон. Тэгэхээр би өнөөдөр тэр бичлэгийг үзүүлнэ. Тэрнээс гадна энэ нөгөө Катягийн энэ зарж байгаа хууль бус тураах бүтээгдэхүүн нь хятад 12 ёоны үнэтэй гэж нөгөө лайв хийдэг дэгээ дэлгэрмаа гэдэг хүн ярьсан гэдэг мэдээлэл сүүлийн үед яваадсан шүү дээ, тэгвэл би тэр бичлэгийг бас олчихсон. Тэгэхээр тэрнийг бас та нарт хүргэнэ. За тэрнээс өмнө би өчигдрийн нөгөө нэг Катягийн энэ машин дотор ярьсан шинжилгээний бичиг гэдэг нэг энэ бичгнүүд харуулсан шүү дээ, тэрэн дээр өчигдөр яриаггүй хоёр дутуу зүйлсээ өнөөдөр нөхөд ярьчих юм. Энэ хараа микробиологийн шинжилгээ. За хятад улс шинжилгээнд оруулчаад бүх юмыг дүгнэлтээр гаргаж энэ хамгыг дард юм аа. За энэ гэрчилгээний хамгийн ихэнд нь болохоор бүтээгдэхүүний нэр гэж бичсэн байгаа. Тэгээд энд нь болохоор Пулин Банлю гэж бичсэн байгаа байхгүй юу. Гэтэл манай Катягийн бүтээгдэхүүн чинь Слимия гэдэг нэртэй шүү дээ. Тэгэхээр энэ хятад талын шинжилгээний бичиг гэдгийг бас л худлаа юм, хүний юм хулгайлаад Катя биднэрт өчигдөр харуулчихжээ. Үнэхээр энэ залтай хүүх юм те. За дараагийн Катягийн хууль бус бүтээгдэхүүн Монгол зарсан гэдгийн маш том нотлогоо гэх юм бол өөрийнх нь тэр Монголд хийлгсэн шинжилгээний бичиг гэж өчигдрийн харуулсан бичгэн дээр нь байгаа. Катя тухайн бүтээгдэхүүнүүдээ ингээд шинжилгээнд өгөөд шинжилгээ хийгдэж дууссан огноо нь болохоор 2026 оны 7 сарын 20-ны өдөр дуусчээ. Тэгээд энэ гэрчилгээг хэвлэж өгсөн огноо нь болохоор 7 сарын 23-ны өдөр хэвлсэн байна. 3 өдрийн дараа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийг 7 сарын 23-наас авсан хүмүүс бол бүгдээрээ хууль бус бүтээгдэхүүн авсан байна гэж бодож болох нэ. Энүүд баталгаатай. Яг тэрнээс өмнө хүмүүс авсан гэж үзэж ийн гэхээр биш үү те. Энэ Слимия гэдэг одоо энэ Катягийн нууцаар өөрийнхөө царайг гаргахгүйгээр нууцаар энэ бүтээгдэхүүнүүдээ хууль бус бүтээгдэхүүнүүдээ зарж исэн пэйж хуудсан байгаа. За энэ дээр 7 сарын 7-ны өдөр энэ бүтээгдэхүүн болвол борлуулагдаж дууссан гэдэг мэдээлэл эднэр тавьсан байгаа. За бүтэн уншуулна шүү дээ. Биднийг сонгон үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгч та бүхэнд баярлалаа. Одоогоор Слимия бүтээгдэхүүн бүрэн дууссан байгаа бөгөөд үндэсний их баяр наадмын дараа дахин худалдаалагдах болно. Түр хүлээцтэй хандсанд баярлалаа. Дэн чухтал сайхан надараа гэж бүх бүтээгдэхүүнээ зарсан байна. За Слимия гэдэг энэ бүтээгдэхүүн бол Монгол тайлбартай гэж яриад байгаа тийм. Монгол тайлбартай бүтээгдэхүүнийг ингээ хайрцгийн сольж хийгээд шүү дээ. Энд хамгийн багадаа 1000 ширхгээс дээш сольдог байхгүй юу. Тэгэхээр 3 төрлийн бүтээгдэхүүн байсан гэхээр 3000 бүтээгдэхүүн хамгийн багадаа Монголд хууль бусаар худалдаалагдсан байна гэж бид нэр ойлгож болно. Одоо бол тэрнээс хамаагүй Монголд бол очсон байгаа. За одоо хэдүүлээ Катя хууль бус бүтээгдэхүүнийг Монголд зарж байгаа гэдгээ амаараа өөрөө хүлээсэн энэ бичлэгийг үзье. Намайг мэддэг ойрын хідэн хүндэл зарчмаар байгаа байхгүй. Хэд олон хүнд ингээд зарчаар нөө бичиг баримт юмнууд нь бүрдээгүй, юмнууд нь бүүцээгүй болохоор би жоохон хил амнаас айгаад байгаа байхгүй юу? Хил ам ингэчвээд. Яг миний яг мэддэг намайг дагдаг хүмүүс болохоор хил ам хийхгүй Катя юмд нь бүрдээг байгаа ч гэсэн наан наваа турж игээд байгаа болохоор тэрхтэрхий олон хүмүүс ингээд тараагаал амар ингээд өдөр шөнөгөө сторийг за дахиад газаа гэдэг ингээд ивэл нэг бас нэг хүний муу үзгсэн хүний бүх сухсан нэг сөрөг намынхан байгаа шүү дээ. Сөрөг нам, эсрэг нам юм уу новш байгаа шүү дээ. Тэг. Эсрэг нам юм уу новш ороод ирэх болоо гэдэг. Би чинь дандаа мана намын хүмүүс байгаа шүү дээ. Одоо бол өнөө маргааш тал дандаа мана намын хүмүүс байгаа байхгүй юу? Миний намын хүмүүстэй эсрэг намын новш ороод ирэх гэдэг олон оног тийм захиалга хамааргүй байгаа байхгүй. За тэгээд мөнгөө хийж хийсэн хүмүүс. За ингээд Катяг бол одоо хууль бус бичиг баримт ашигласан, хууль бус бараа зарсан, хууль бус бараа улсын хилээр нэвтрүүлсэн, тэгээ худал мэдээлэл тараасан гэд маш олон үндслийг нь бүр нотлох баримттай гаргаад үзүүллээ шүү. Эрүүл мэндийн яамныхаа одоо та нар ажиллаа хийгээд энэ хүн дээрээ арга хэмжээ авч чадах уу? Энэ хууль бус бүтээгдэхүүнийг нь устгалд оруулах ажлыг та нар зохион байгуулж чадах уу? Хуучин бол эрүүл мэндийн яамны үндсэн бүтцүүд энийг хийж чадахгүй. Угаасаа ажил мэргэжилтэд үнэхээр арчаагүй чадваргүй хүмүүс байдаг гэдгийг би өмнө нь хууль бус олон бараа гаргаж ирсэн эрүүл мэндийн яамтай олон удаа уулзж ирсэн хүний хувьд бол мэднэ. Тийм учраас шинэ эрүүл мэндийн яамны сайд Батшугарлуу энэ мэдээллийг бүгдээрээ маш сайн явуулаад өгөөрэй гуйж байна. Тэгжээд бид нэр энэ Монголд явуулж байгаа энэ дуртай хууль бус бүтээгдэхүүнийг аваачаа монголчууд дээр маань ингээд туршдаг энэ бохир байдлыг бид нэр
таслан зогсоод чаднаа. За одоо Дэвид Дэлгэрмагийн тэр хүний бичлэгийг үзье. Энэ дээрээс бидний анхаарах ёстой юм бол одоо би хятад дахь үйлдвэрийг нь олж чадахгүй байгаа шүү дээ. Тэгвэл тэр Дэвид Дэлгэрмаг гэдэг энэ хүний яриан дунд нь Катягийн хайрцгийг нь солиулсан гэж байгаа хоёр бүтээгдэхүүний хайрцаг байгаа. Тэгэхээр тэр Дэвид Дэлгэрмагийн үнээс хүсгэд танд энэ бүтээгдэхүүнийх нь хайрцаг тодороо зураг нь байна уу? Байвал нь явуулаад өгөөч. Гэхдээ энэ хүн дээр үед хийсэн бичлэг учраас энэ зураг мөрөг нь устсан байж магадгүй. Тийм учраас зүгээр асууж байгаа юм. Байхгүйг бол одоо манайхан AI энтрээр энийг тодруулаад өгөх боломжтой тийм хүмүүс байна уу? Тэгвэл би үйлдвэрийг нь олоод Катя хэр их тун нэмсэн бэ гэдгийг би асуулгаж чадна. За тэгээд хэр их хэмжээний бараг Монгол руу хууль бусаар оруулсан бэ гэдгийг бас бид нэр тогтоож болно. Турлаа гэж чихнээс тусгаач яриадсэн чинь 12,800 эдэн төгрөгөнд ирж байгаа юмыг 155 мянган төгрөгөөр одоо зарах гэж турлаа гэж хэлсэн юм. Хаан захиалсан хаана одоо хайрцаг савын солиулж захиалга өгсөн ийм хоёр бүтээгдэхүүн захиалсан байгаа хгүй нөхөр. Тэгээ энийг 155 мянга гадаг. Чи энийг ууж хураагүй. 12,155 мянган төгрөгийн хооронд асар их хол зөрүү байгаа шүү. Нөгөө мөнгө улаан нүд цагаан гихчээ. За бурхан дахил зараад байсан. Би одоо буруу харуула бурхнаа хөвсөн байх бол яац байх бол айгаад зарчихдаггүй. Чи одоо айдгаа ардаа хийсэн юм. Чи чамд өөр нь айдаг юм чи гэж алга. Хэрвээ намайг энэ захиалсан хоёр юм чи одоо буруу бүтгэж ингэж үзэж байгаа шүүхэд өгөөрөө. За дээрэс нь чи үйлдвэрээ нотлоороо хаана үйлдвэрлэж байгаа явц хаяг байршлын нотлоороо надад чиний захиалга өгсөн газрын нотлох баримт тэр чигтээ байна. Хамгийн шудраг гэж өөрийгөө дөвлөсөн хүнийг нь шалгаж үзэхэд ердөө ганц хүнээс нь ийм их зөрчил илэрж байна. Тэгэхээр Монголд маань ингээд маш олон турах бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа эдгээр хүмүүс нэгнээсээ давсан илүү хүчтэй сайн тураадаг бүтээгдэхүүн гаргахын тулд хятадын тодорхойгүй үйлдвэрүүдэд хүний бие зөвшөөрөгдөх хэмжээс хэд давсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлүүлээд улсын хилээр нууцаар оруулж Монголд худалдан борлуулж авах маш их тохиолдол байж магадгүй. Үүнийг заавал шалгах ёстой. Катягийн хувьд гэхэд л одоо хууль бус бүтээгдэхүүнийг өөрөө зарсан гэдгээ амаараа хэлчихлээ. Сайн тураадаг бүтээгдэхүүн гаргахын тулд хүчийг нь нэмүүлэх тухай хятад захиралтайгаа ярилцсан гэдгээ бас өөрөө амаараа хэлсэн. Энэ бүхэн илрээд байхад одоо энэ хүнд Монголын хуулийн байгууллага болон эрүүл мэндийн яам ямар хариуцлага хүлээлгэхийг бүгдээрээ харах болтлоо. Энэнтэй иргэд бид нэр ингээд тэмцээд төдийлөн үр дүнд хүрч чадахгүй. Тэгэхээр сайд хүн бол тушаал гаргаад дотоод журмаараа энэ асуудлуудыг ингээд гяс шийдэж болох байхгүй юу? Тэр энэ мэдээллийг маань эрүүл мэндийн сайд Бат Шугуурлуу бүгдээрээ маш сайн явуулаад өгөөрэй. Хувийнхэн чат руу явуулаарай, яам руу явуулаарай. Энэ дээр яамыг нь өөрийг нь бас меншн дээрээ өөрөө шеэр хийхтэй ч гэсэн тэр эрүүл мэндийн сайдыг бүх юм дээр нь тааглаад шеэр хийгээрэй манайхаа. Үүргийнхээ дагуу эрүүл мэндийн яамны сайд маань энэ дээр бол маш шуурхай арга хэмжээ авах авах гэж найдаж байна. Гэхдээ авахгүй бол бидүүлээ дахиад үргэлжлүүлээд яам яагаад энд арга хэмжээ авахгүй байгаа вэ гэдэг дээр асуудлыг хөндөж ярилцсан. Катягийн Монгол зорж байгаа нөгөө шашны эдлийн дэлгүүрийнх нь бараанууд бас хуурамч дуураймал байна гинэ. Та нар тэр мэдээллийг харсан уу манайхаа? Тэдний чинь нөгөө ийм янз бүрийн үнэтэй чулуун эрхнүүд зардаг байхгүй юу? Тэгээд шүргэн эрх гэдэг юм уу те амар үнэтэй эрхнүүд зардаг юм. Тэгсэн чинь тэр эрхнүүд нь яг жинхэнэ байгалийн чулуу биш дуураймал шахмал юмнуудыг аваачаад жинхэнэ чулуу болгож үнэтэй зардаг юм байна гинэ. Энэ тухай энэ шүрэн толгой аван зарна сайхан хөөрөг дэлгүүр гээд 204 мянган дагагчтай энэ пэйж хуудсан дээр одоо яг энэ чулууны мэрэгжилтэн ярьсан байгаа байхгүй юу. Тэгээд чулууны мэрэгжлийн хүн болвол нь шууд ингээд хараал энэ ориг чулуу хуурамч чулуу дуураймал чулуу хоёрыг бол ингээд ялгаж мэдэн штэ. Тэгээд би энэ хүн бол нэг сэрэмжлүүлэг болгоод ингээд энэ дээр оруулсан байсныг нь одоо би та нарт хүргэе. За сайн байцгаана уу. Сайн хүн амьдралдаа юу таарна түүнийг хурааж авна гэдэг тийм үү. За энэ хүн бол сайраа биш байна. За би энэ нөгөө рекламыг би нөгөө одоо чинь энэ байгаа байхгүй юу. Энийг үзсэн би зүгээр хүний бараа бүтээгдэхүүн рекламж байгаа болоо тэгэл хайцсан. Би чинь нөгөө чулуу шүрний хүн болохоор ч одоо яалч байхгүй игдүү үржээ хүрээд байгаа байхгүй юу. Игдүү хүрээд байгаа болохоор нь хэлмээр санагдлаа бүр. За энэ бол байгалийн ногоон аж гэж юм байхгүй юм байдгүй маа. Одоо энэ бас шүрэн ирэх юм. Миний доо одоо тэгэхээр энэ миний зүгээр ядч дуураймал гэдэг юм уу, шахмал гэдэг юм уу тэгж хэлж зарах ёстой шүү дээ. Шүрэн ирэх юм гэж ярьж болохгүй нэгдүгээр хоёрдугаар. За энэ бол одоо жишээ нь уулмал дэлхийн хамгийн үнэтэй оюу байхгүй юу? Чи ориг байвал тэгээ өөрөө оюугаа ч мэдэхгүй. Тэгэхээр худалдагч нь номин гэдэг шал өөр чулуу байдаг юм. Ер нь бол эднийг бол амар эрсэлтэй байна. Энэ хүүхдүүд бол үнэхээр мөнгөний төлөө юу ч хийж болохоор хүүхд байгаа байхгүй юу? Юу гэж хүмүүс дахин угаахаар хүүхд байна.
За энийг голих байгаа юм чинь цаад боломж голих дээр алтан малтан ч гэсэн бас эрсдэлтэй шүү. Тэр нөгөө юу яадгүй шар төмөрч байж магадгүй шүү. Энэ хүүхдээс бол худлаа бол хийж огт болохгүй. Үнэхээр энэ хүүхд бол эвгүй хүүхд шүү. Байгалийн ногоон хаш ийм байна гэж байхгүй. Надаас ядж орж ирэх асуулт энэ найдвартай юу гэж асуух. Энэ байгаль биш үү гэж асуух би шууд байгаль нь биш хэлээд өгч юм тэгэхээр. Энэ хараа. Ингэж болохгүй мэдээ. Чи өөрөө нэг олж үзвэл чи уучлахгүйгаад тэр нууч Монголын ардын суучлахгүй хэрэгтэй ингэж болохгүй. Зүгээр л үннийг нэлээ зар мэдээ. Бизнес гэдэг чинь ер нь бол ёс зүй шүү дээ. Одоо тэгээд бас хитрхийн өндөр ашиг гарч ийн мэдээ. Яг ахын одоо би харуулъя заяа. Одоо энэ 550 мянга гэх нь юу ярьдаг вэ? Ингэж ярьж болохгүй л дээ юм аа. Ингэж 10 өмнөх болохгүй мэдээ. Тэгээд би ер нь л хэлсэн шүү. Катягаас зөвхөн тэр тураадаг бүтээгдэхүүн авсан хүмүүс ганцхан эрсдэлтэй ороод байгаа юм биш ээ. Катягийн Монголд байгаа бүх дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүс бүгдээрээ эрсдэлтэй байдалд орж болно. Хятад бол хогийг дахин боловсруулад хувцас, гэр ахуйн хэрэглэл, хүүхдийн хичээлийн хэрэглэл, тоглоом энэ төргээд бүх юмыг хийж болж байгаа. Тэгэхээр тэдгээр хувцснууд, тоглоомнууд Катягийн дэлгүүрт байх өндөр магадлалтай. Хэрвээ байх юм бол тэр хувцас, тоглоом, гэр ахуйн хэрэглэл бүх юмнуудаас шүү дээ, тий. Хүнд нөгөө хогоор хийсэн учраас маш олон төрлийн харшил төрүүлэгч илэрдэг юм аа. Тэгээ харшилтай болно та тэрийг хэрэглүүл. Тэрнээс гадна хамгийн аюултай нь хавдар үүсгэгч 3 төрлийн хачиг тэрнээс чинь ялгардаг юм. Тэгэхээр та өөрөө сүүлдээ хавдартай болох маш өндөр эрсдэлтэй шүү. За комментэнд хариулъя. Мандах болор гэдэг энэ хүн эрчүүд нь Facebook дээр ингээд эмс октоптойгоо салжигнаад байж байдаг. Цаагуур нь эх орон эзгүй юм шиг болцоод байдаг. Яанда яанам бэ гэж бичсэн байсан. Тэгээ ер нь миний бичлэгнүүдийн дор зөндөө олон эрчүүд бас намайг хүүхнүүдтэй хэл ам хийсэн шалчгансан ста антар гэд бичсэн байсан. Би харсан. Тэгэхээр биш үү? Ийм тураах бүтээгдэхүүн нэртэй ийм баталгаажаагүй ууж хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдийг одоо бидний ээж шиг, эгч нар шиг ийм хүмүүс гинэн эдэмтгий зангаасаа болж аваад эрүүл мэндээрээ хэзээч эргэн сэргээгдэхгүйгээр хохирох маш өндөр эрсдэлтэй нөхцөл байдал одоо манай Монголын нийгэмд бол нэгэнт үүсчихэд байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдээ л хамгаалж чадахгүй юм болов те дараа нь эх орон орноо хамгаална гэж бодлоо бүлт өсрээд яахав тэг хэдүүлээ тийм ээ. Тийм учраас манай Монголд энэ тураах бүтээгдэхүүн нэртэй ингэж ууж идэж хэрэгэлдэг энэ хууль бус бүтээгдэхүүнүүдийн худалдаа маш их байгаа учраас би энэ тухай ярьсан юм аа. Тэгэхээр энийг нь эмэгтэй хүн зарж ивэл тэгээд нэр эм гэлтгүй энэ эмэгтэйчүүдэд аюул болох бүтээгдэхүүнийг хэн хамгийн их зарж ийн тэр хүнийхэн талаар би мэдээлэл гаргасан. Тэгээд Екатеринагийн тэр тураах бүлтмэл гэдэг юм биш үү те? Өдөрт 3 ширхгийг уудаг гэж бодоо. Тэгээд баг хүн юм идэхгүй. Өглөө босоод нэгэ нийтэн, өдөр үлсүүл нэгэ нийтэн, орой унтахтаа нэгэ нийтэн. Ингээр нөгөө бүтэн хоолоо идэхгүй байжгаад таны ээж, таны эгч, таны эмэгтэй дүү тий одоо ингээд өдөрт ганцхан ширхэг бууз иддэг энэ аюултай амьдралд хүрчүүл яах вэ? Зүгээр үү тий? Энэ эмийн гаж нөлөө гэдэг юмнаас чинь удмын гажиг үүсдэг байхгүй юу? Тэгэхээр бидний ирээдүйд төрөх үр хүүхэд маань гажигтай, хөгжлийн бэрхшээлтэй тий өрөөл татанхаа хүүхдүүд төрж болно гэсэн үг юм аа. Тэгэхээр эрүүл эмэгтэй хүнээс эрүүл хүүхэд төрнөө. Тэгэхээр энэ бол зүгээр нэг эмэгтэй хүнтэй хэл ам хийж байгаа асуудал огт биш. Энэ бол бидний хамгийн түрүүнд ярих ёстой чухал сэдв шүү.